байна. За би тэгээд өнөөдрийн гасд баасуу сарвис отоос ихдээ товч яах ичээ басуу сайжруулчихаа. За миний техникийн нэрүүд чүкэйс чүкэний хөвч гэсэн шүү дээ. Хавнаач. За эсти орсон бичгээ дуусгаад одоо чүкэй гэдэг нэр газрын нэрүүд хоттой дуртай. Өөрөөр хэлбэл энэ нэрээ судлаачны анхаардаг цаас. Чүкэй хаана вэ? За багт одоо энэ одоо би одоо бүгд өөрсдөө харагдаж байгаа тийм ээ. Тэгээд үчи. ийм олон отагаар тэрээрээ одоо тэр эститүү over бидний хандсан үед энэ газар их чөлөөт тавьсан байгаа. Бодчихна. Манай улсын нутагтайгаа их дурсгалууд нь Нэртэртэн баартуудын хэлсээр сурвалжийн чанартай хэлсэн байдаг. Эдгээр төшөөнүүд бие даасан систем боловч харилцан бас бие нөхсөн систем байдаг. Тухайлбал одоо би энд нэг зүйлийг онцолж хэлмээр эсний зүүн түүхийн хаан тус одоо бидний ярьсан бол бүх түүхийн хаан тус яаж үсэн бүрдсэн бэ гэдэг талаар өшөөний бичээсүүдэд дурдсаныг үзвэл юуны өмнө таньхуухийн өшөө одоо надад энэ хотоос тавьсан гэдэг энэ дурдтаа бол таньхуух гэдэг гурван хаан эститүүтийн гурван хаан электрис капан бидний гурван хаан зөвлөхийн үр дүнээс өөрөө бол хятад боловсрол орсон гэж өөрийгөө үздэг. Ийм хүний зориулсан болсон төшөөнд төрх төмгийн цос ирнэ үгүй болох нэ. Хятадас тусаарсан. Хятадас тусаарлаад тэнгэр нээж тэд хаантай болсон томоодгүй хаана тэрчиж хятад дахиад дагаад энэ тухай бүгд тэгэхэд тэнгэр хэлгэрч одоо та нар энэ сөнүүл таарна утгатай яасан. Тэгээд тэдний үсгээр бол түүх газар нутаг дээр ягч аваа бүтэн аваа гань дэгүү ингэсэн ийм хүмүүс гэдэг бол хөлтийн зориулсан болсон өшөөнд бол арай өөр үйл хийж хятадын хүүгуран торг зөөлөн уран зөөлөн торгороо хотын улсыг олдож мууцан сургадаг. Тийм учраас хятадыг дагагсад ухаангүй хүмүүс та бүхнийг одоо хятад ойлгож утгагүй сүнс самруугаар орно шүү гэсэн утгатай байсан. Ингээд үчир энэ хоёр өшөө бол үүдэнгийн объект өөртөө харилцан бие нөхсөн систем гэдэг үүнээс хатахаа би хатахгүй. Тийм учраас одоо YouTube-ын гэдэг газар ямар очроод бүрдээ юм даа гэдэг улсууд маш баярлалаа. Судлаачид олон удаа анхаарал хандуулсан. Хүн харамсалтай нь одоо тэр тухай дэлхийн ертөнцийн хийсэн бүх үгээр миний гар дээр харах байхгүй байна. Гэвч хөшөөний бичээс дурдсанаа би бас процесс хийх мэт тийм маягаар энэ чаавд яаж
ингэж бодож байгаамаа. Өчигхөнийг тэр чахалчд бол зөвхөн төр судлалын үрээд биш бас Монгол судлалын үрээд яг адилхан хийсэн байна. Тухайлбал таньд Монгол судлалын бодис цав Хашимото тэр Японы энэ талаар судлаа хийсэн. Гэвч эднүүсүүд өчигхөн гэдэг газар хаана байгаа судалгаа хийгээгүй харин өчигхөн гэдэг бол ямар үе гэдэг талаар анхаарсан байдаг. Ер нь нуус төвчөнд өчигхөн гэдэг үнээр бол 4-5 удаа гарчээ. Тэгтээ бол энэ үгийг амтны сургууль эхтэл хийж орчуулсан. Эхтэл яг газар. Ашиг юм бол хөрс өчигхөн хөрвж болохоо үедээ өвчин улс сайтай үедээ гэсэн бол хөрс дэлхий. Атом судлаад нуус төвчөнд судласан өчигхөн гэдэг нэрээр авсан газар гэдэг таар биш. За амтны сургууль бол бас төгөлдөр ухаантай хүн учраас зарим газар бол бас яахан уран хэлээр орчуулсан тав. Тухайлбал тай нэг нуус төвчөнд өгүүлж байгаагаар бол төвчөнгөр гэдэг хүн мэдээ чинь том хөх төмөчний атхан дүүтэй хамтдаа яггүй юмнаас болоод одоо төвчөнгөрийг амиг юугүйцэжгээр зүйлүүд энэ мэдсэн эцэг нь бол тайвар ичүүхний данлаасан бүхий үеэс татай хүмүүний орхон төдийгээс эхэлбий чамтай нөхөрсөн тэмүүжин хоёроо гомдонгуу гэсэн бол амтэн сургуу уучин их тав газрыг тавын төдий бүхийгээс ууц нөхөрсөн билээ уск хүмүүний орхон төдий бүхийгээс гой орчуулсан байгаа. Мэдээж амтэн сургуу бол орчуулалтаа бол арилсан зарчим нь бол одоо тухайн үед нуус төвчөг үйсэн хүмүүс ямар сэтгэл төрүүлж ирсэн бэ? Тэрийг л олцсон зүйл төрүүл ийм зорилготой орчуулж ирсэн. Би энийг зориуд хийж байгааг учраас түүний үед нуус төвчөг амжилттай. Тэрийг одоо зэвэн чиг байлгүй. Гэхдээ бас тодорхой мэдтгэл бүн тиймнүүд яваад байна. За ингээд ер нь бол түүхчүүд мадачгүй хэрэгтэй болсон байсан учраас өчигхөн бол ер нь Монгол газар ингэж ирсэн бол энэ хэрэгтэй болсон бэ. Ер нь дөрөвдүгээр 1970 оноос өмнөх архан бичгийн дурсгал болон Монгол ардын аман цохол эртний улсын цохолууд дурдсан өчигхөн гэдэг газраар өөр мөшгөөд өчигхөн хаана байгааг бол тодорхойлж чадаад. Харин 70 онд одоо Тариатын бичээс гэдэг бичээсийг бол археологч амтны сургууль дөрөв сургууль сүүлд нь сэрэг жугаан тэр олгож бороо хоорсон хөшөө бүтэн болгоод түүний үгийг шинэ олчулсан байдаг. Энэ яагаад энэ онцлог юм бүү манай бусад улсуудад бол төлөв гадны хэлбэрт орчуулж гадны хэлбэрт олдсон бол энэ бичээсийг хамгийн анхудаа Монгол хүн орчуулж шинжлэхааний хэлбэрт оруулсан байдаг. Энэ дотор нэг өгүүлбэр байна. Тэр Тарьян гэдэг хаан бол өчүүхний салбар улсын хойно тэс болон ихэнд өргөө ороо шиврээгээ байгууллаа гэсэн байна. За мэдээж энэ бол хангай нурууны хойд хэсэгт тэс болон ихэнд яасан бас ер нь хичээс хийж байгаагаар бол бас цусган маань одоо хануу хүний болын сав архан сэдэн хуулаар өсчөр утсан гэсэн мэдэн дэлгэрэнгүй үүссэн байдаг. Энэс үчим бол
итгэвхэн гэдэг нь бол ямар ч байсан одоо хангаан нурууны хаагуур тэс голын ихээр байх нь байна. Тэгэхээр бас Маньхүүхийн өшөөний 38 дугаар мөрд 38 дугаар мөрдний ийм үг байна. Тэнгэр умаа ариун дагшин газар усмын одоо тэднийг даран сониоход тусах гэлээ. Тэнгэр умаа ариун дагшин газар ус гэдэг идүү гэдэг үгээр хэлсэн байна. Идүү гэдэг нь бол ариун нандин гэсэн утгатай боловч бас их газар бидлийг шүтдэг учраас ариун дагшин гэсэн утгаар бас идэвхийг багтаймаа бид үзэж байгаа. Тийм ч учраас энэ улсуудын өчигдөрийн отхон тэнгэр гэдгийг бол олон судлаач бас дурдсан байдаг. Америк Антогийн хойд гэх юм бол бид ойролцоо нэг Ирчүүд бол бас идүү гэдэгтэй хадгалж шаардлагатай биш санагдах юм байна. Идүүхэн гэдэг бол хөвсгөл гэдэг шиг, айд гэдэг шиг тийм нийлэмж үгээс бүтсэн анаас нь. Харин одоо түүнийг нэрийг чийдэх юм бол идүүхэн гэж тийм гэдэг нь бол хаан гэсэн уул гэсэн үг. Энэ утгаараа бол Монгол хэлний тусгал бүтэндөө хавтан ташир хаан өндөр хаан гэсэн. Гэхдээ энэ хаан гэдэг бол тийм Монгол хэлний уул гэсэн утгатай хэрэгжижсэн байгаа. Ер нь хүндрэлтэн бол ихтэй бие гэсэн дараа нь орсноо гэсэн. Тийм учраас хаан гэдэг үг бол газар орныхоо юунд хэрэгсэн байх боломжтой тэмцэж байна. Тийм учраас одоо тэр хэдийн таамаглаж байгаагаас одоо тэр тарихын бичсэн тодорхой өгүүлж байгаагаас үлдвэл отхон тэнгэр бол өчигдөр мөнгөд бүрэн болсон. Өчигдөр отхон тэнгэр гэдэг үг бол идүүхэн гэсэн үгнээс бүтсэн болохоос өтгөн нэрээс бишээгүй гэсэн ийм таамаглалыг дэвшүүлж байгаамаа. Бидний мэдээж барих батхан гэдэг үг нь бол гадны хаан битгүүр бидний үгнээс тайлбарлах ямар боломжгүй. Харин одоо идүүхэн гэдгээс үзүүлж одоо бас боломжтой санагдаж байна. Ингээд би одоо энэ нэр давхар одоо төв төлөөр бичигдсэн сангийн судруулал энэ хотхон тэнгэр гэдэг нэр бол ач. Тэр энэ мэдээ хэлбэртэй харуулсан байгаа. Идүүхэн гэхээр тэр одоо бас үгүй ариун дагшин гэсэн тэр утга нь бас байгаа. Харин хотхон гэдэг үгэнд ариун дагшин гэсэн утга үтгсэн үед тэнгэр гэсэн утгыг дэрвэн залгаж хэлсэн байгаа гэсэн юм гадаг хэлсэн байна. Баярлалаа. За дараагийн